Төрийнхөө соён бийг одоо хуурн дээрээ залсан да. Одоо ингээд монголчууд одоо ерөнхийлөгчийн зарлиг гарсан шүү дээ. Хүн болгон ингээд хуур аваад залаад байгаа байхгүй. Одоо тэгээ хамаа бусын одоо тэгээд мэрэгжлийн бус ч юм уу. Ер нь хуур л бол хуур гэж залаад байгаа. Энэний талаар чи юу гэж бод? Ер нь бол одоо айл тэр хуур байх та хамгийн төгс гой дууралттай тийм ээ. Уур хийц сайтай тийм байж ижил үндс утх нь бүрдэнэ гэж би боддог. Тэгээд мод материал сайтай. Тэгээд зөвхөн тэр айл төр зуур хэрэглэх биш. Тэр нь үе удам дамжиж хэрэглэгдэх гэдэг утгаараа. Тэгээд энэ хуур гэдэг чинь өв сан одоо энэ өв соёлын маш нарийн зүйл учраас нөгөө айл болох үр хүүхдэд өвлүүлж явал энэ гол амин сүнс нь орчин. Тэгээд тэр аав ээжийн үед дуураад тэр хооронд буян хорно гэдэг юм уу те. Тэгээд эргээд тэр үр хүүхдэд очих гэдэг нь бол маш чухал зүйл байхгүй. Түүнээс манайх ч нэг хэсэг яг тэр зарлиг бол одоо хамгийн зөв мөртлөө хэлбэрийн хувьд бол нөгөө нэг хүм болгон туушраад айл болгонд хуур байх хэрэгтэй гэдэг нөгөө янз бүрийн авч үлгээд тэр жоохон буруу тал руугаа хэлбэр нь бол яваад өгсөн байхгүй. Тэгэхээр одоо харин зөвхөн сүүлийн үед хүмүүс ингээд мэддэг болоод ядчил ингээд мэрэгжлийн газраас хуур авдаг болоод ихсэн байна. Тэгэхээр яг энэ дээр л одоо хүмүүст их тэр ойлголтыг л бид нэр сайн түгээмээр байгаа юм л да. Одоо яг дуурдаг хуурын авч гэртээ тавиад илүү сайн шүү гэдгийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Одоо би чинь тэгэл одоо өв дамжаал одоо өв уламжлал явах хуураа одоо найзаараа урлуулж байгаа байдал шүү дээ. Тэгээ өнөөдөр одоо өвлийн дунд сарын шинийн 8 тийм ээ. Тий яг шинийн 8 одоо битээрээс өдөр цагаа их сайхан тааруулсан. 9 эхэлж байна. Энэ ч өнөөдөр чинь шинийн 8 гой цас орж байна одоо энэ чинь. Хууртай. Тэгэхээр яг энэ хуурыг бол ямар нөгөө нэг юу шиг ойрох ингээд аваад хэрэглээд байна гэж байхгүй. Тэгэхээр нэг хийлгэж байгаа юм чинь нэг мөсөн одоо сайхан сэтгэл зүрх шингээгээд өөрийнхөө одоо бүх хийх бэлгэдлийн маш шингээр ингээ хийлгэжүүл зүгээр юм болов гэж би боддог. Зүгээр хуур хэлбэртэй зүгээр нэг сүвнэрүүд одоо тий тавиад байгаа байхгүй. Хүмүүс бол би бол ингэж боддог байгаа. Хуур бол өөрөө ишгэлдэг, дуурдаг тийм ээ. Хөгтөө байх хэрэгтэй тийм ээ. Хамгийн гол юм дуу авианд л байгаа. Дуу авианд. Тий түүнээс уур хийцэн бол яг өстой хүн өөрийнхөө одоо чадлын хэмжээгээр тий яаж хийлгэж болно. Гэхдээ гол юм дуу авианд төгс төгөлдөр сайхан дуурж иж тэр зүйл орж байгаа. Энэ жавар үргэн гэдгийг бол одоо айл болгон одоо хуурч залаад байна шүү дээ. Гэхдээ жавар үргээл ингээ залаад байдаг. Тэгээд яг жавар үргэх учир нь ямар утга учиртай гэдэг бас яг мэдэж залаад байна уу, мэдэхгүй залаад байна уу? Хүмүүсээс сайн гэж бодож. Энийг харин хуур урлаач, хуур тоглодог хүний хувьд нэг тайл. За би яг энэ дээр би бас олон жил ингээд нөгөө хийж явах явцдаа ингээд судалгаа хийсэн. Тэгээд энэ жавар үргэн гэдэг утга маань өөрөө ерөөсөө тэр айлд байгаа одоо нэг муу энерги шүү дээ. Тэр зүйлийг л үлдэн хөөх гэсэн зорилготой одоо байхгүй юу. Тэгэхээр жавар гэхэл манайх нэг хүүтэн жавар тий гэдэг ч юм уу зарим нь тэгж ойлгоод байдаг шин. Баст одоо манайх юу яах байхаа гэд хамаг жавар цонхоор гараа явчлаа гэл зарим айлж инээдтэй юм ярин. Тэгтээ тэрний гол юу нь ерөөсөө энэ дуу авианд байгаа. Тэр хуур юм одоо ямар ч хөгжим байж болно. Одоо хил хуур, морин хуур ямар ч одоо хөгжим байлаа гэхэд тэр дуу аваа өөрөө
тэр зүйлийг одоо хөдөлгөөнд оруулж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд гэрт тогтцсон одоо ийм нэг энерги байдаг шүү дээ одоо тэрийг одоо тухайн одоо энергийг одоо ингээд дуу аваа дуурснараа хөдөлгөөнд оруулж байгаа. Тэгээд тэр нь яаж нөхөр за одоо гэрийн хойморт ингээд морин хурдраа ингээд одоо ихшгэлэхэд тэр тодорхой агаар одоо тэр энерги ингээд хөдөлгөөнд орох юм байна л бужигнаад одоо тоос бужигнадаг ш. Тэгэнгүүт тэр нь одоо яаж нөхөр тэр дуу аваагаар дамжаад юм хөдөлгөөн үүсэж байна одоо нар зүг иргэсэн. Тэгээд тэрний одоо муун ингээ хаалгаар гараад сайн хойморлууга тэмүүлж байгаа тэр зүйлийг л ерөөс жавар үргэж гэж яриад байгаа. Тэгэхээр тэр айлд одоо муу энерги нь бүгд гадагшаагаараа сайн энерги ингээд тогтохыг одоо жавар үргэлээ гэж ярина. Тийм. Манайхан ч бол жавар салхитай зарим зүйрлэх тал байна тийм ээ. Яг мэдэх хүмүүс бас байгаа. Тэгэхээр энэ энергийн л асуудал. Тэгээд одоо жишээлбэл бүх шашин одоо бурхны шинжил ном уншаал хонх дамар дуургадаг ш. Тэр чинь учиртай бөө гэх чинь хэл хуур хэц хингэрэг дуурган тийм. Дандаа хөгжмийн зэмсэг хэрглэж штэ. Тэгэхээр тэр чинь дуу аваа гэдэг маань ертөнцийг одоо ертөнцийн энергийг хөдөлгөх хүч оршиж байгаа дуу аваанд. Тэгэхээр нөгөө нэг одоо жишээлбэл ингээд дуу аваа ингээд юм ингээд дуурахад тэнд ингээд нэг юм ингээд дөргиж мөрөгдөх одоо хадны цуурай ч юм уу тий. Тэрнтэй ч бас зүйрлж болно. Одоо дээр үчи эмээнэр нөгөө ингээд тариагаа нүдчээл ингээд хийсгэхийн тулд нөгөө гэл эсгэрдэг шүү дээ. Тэгэнгүүт чи ингээд салхи сэвэлдэг. Одоо жишээл уулан молон дээр гараад эсгэрэнгүүт шууд өөдөөс ингээд салхи сэвэлдэг. Тэр чи ерөөсөө тухайн орчны энергийг ингээ хөдөлгөөнд оруулчих. Тэгэнгүүт л тэрийг л одоо жавар үргэнэ гэж байгаа. Тэгээд мэдээж сайхан одоо чадвартай морин хуурч гоё хуураар ингээ тоглол илүүл болно гэсэн үг шүү. Тэгтэл манайхаа одоо нөө туушраад янз бүрийн нөө сүвнээр авч гэртээ үлгчхөөр тэр нь дуурахгүй заяа. Тэгээд ингээ байгаа л энэ тоосон дарагд. Гэтэл одоо энэ ч хардаа эндээ ингээ хоёр нүхтэй юм хөндий зүйл байгаа байхгүй. Харин ч тэр дотор би их муу зүйл хоримтлагдах магадлал оршууд байгаа байхгүй. Тийм учраас гэр орондоо дуугаргаж ядч л хуурч байнга залаад идэг юм хөхт гэрийнх нь нэг хүн хөрөөлдөг тэг хөвгөлдөг болчмоор баг. Тэгээ тийм учраас манай Монгол хуурд үеийн өөрөө болохоор нэг Монгол хүн бүхэн морин хуурч байна гэд тийм юугаар явдаг. Түүнээс яг манайх ч одоо их мэрэгжлийн байгууллага биш гэхдээ яг энэ зүйлийг түгээн дэлгэрүүлэх гэдэг талаас нь те ингэж хичээж тэгээ одоо сая их сөөмгтөд дууралсан утасны нөө ирчлээсийг ингээ гаргах ч юм уу айгуу зин. Дэс сибмөл өгчөө. Хүмүүс нэг гэртээ морин хуурч өрчөөд өөрийнх нь морин хуураар нөгөө одоо жавраа үргэлж тоглуулчаад гэрийнхээ морин хуурыг хөглүүлээ гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр янз бүрийн хуурнуудаас таарж байгаа үстэй чамтаас. Одоо ерөөс хэцүү шүү. Тэгээд сүүлдээ нөгөө танаа хуур их муу хуур байна гэлтэй. Гэж хэлэлтэй биш тийм ээ. Тэгээд айгүй хэцүү ингээд бид нар байдалд ороод энэ нөхөр чаддгүйгээр байна гэж бодмоор ч юм шиг тийм. Тэгээд иймэрхүү юм зөндөө таарна. Стаган нуурч. Морин хуур хийхдээ бол одоо анхаарах зүйл бол аль болох нөгөө металл нөгөө нэг юм ингээд хадаас мадаас ч юм уу орохгүй байвал модруу. Тий. Тэгвэл их зүгээр. За яг эднэр бол нэг хүндээ наатж байгаа болохоор ингээд таам юу гээд наатж болох нэг нөлөөлөх. Тэгээ модруу нөгөө нэг юм хадаас юм уу төмөрийн төрөлтэй юм ингээд шигтгэхэд ороод ирэх нэг бариад идэх дууг. Тий. Одоо хүний хоолой гэх чинь нэг юм одоо ханаад мэнэ төрөл яхаар нэг сонирш нэг баригдмал тэрэн шиг л одоо энэ тоноглуудыг бол ямар ч одоо хадаас ашиглаагүй хадаас ороогүй ерөөсөө бүгднийг нааж тогтоосон. Төрийнхөө соёмбыг одоо хууран дээрээ зарлаа да. Төрийн соёмбыг одоо ингээд хуурандаа заллаа гэж. Одоо миний гэрийн хойморттой жинхэнэ залрах хэрэгтэй юм байна. Тэгэхдээ нөгөө энэ монгон тоногдонд харуулах гэж ер нь жирийн хуурнаас ч өргөн шүү дээ. Өргөн шүү дээ. Тусгай захиалганы хуур
хуур эзнээ дуурайдаг гэдгсэн. Тэгээд намайг гэсэн чинь чи бол дуурайлгыг хийсэн юм шүү дээ тийм ээ. Тий. Улам үхэр бардвал олоо могоо мохын гэж дахин нохоогахаа. За манай Монгол хуурд болохоор 2009 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Тэгэл одоо 11 жил болж байна та. 11 жил. Танах чинь сургуульд явуулдаг бас музей. Тэгээ морин хуурын музей гэж үүсгэн бас яг морин хуурын сургуулийг бол яг олон жил явуулсан. Тэгээд хөл хорой гэж зогссон байж байна. Ерөнхийдөө музей дээр л одоо ер нь цаашдаа ер нь төвлөрөндөө. Тэгээ 3500 он зайцсан явж л. 500 он хуралсан гэсэн үг шүү дээ. 9 оноос хойш. Тэгээ бас олон болсон юм шүү дээ. Тэгээ яг нэг хэсэг манайч тэгээд ерөнхийдөө сургуулийн нөгөө морин хуурал голдуу хийсэн дөө тэгэл дандаа шин залуу хүмүүс ажиллавал тэгж байгаад яг би нэг жилдээ нэг сард нэг ганц юм мастер хуур хийд. Тэгээд тэр нь бол зөвхөн. Одоо л ер нь нөгөө мастер хуур бол орж юм да. За төрийн соём ба. Тэгээ 12 жил. Тэгээ мөнгөнд доногоо суулгаж байна. Сайхан дуурах нэ тий. Маш их баярлаа гэж хэлээд та. Цагаан зүнийхэд ээжийг алдцынхээ хатгатаа. Зөвхөн яа нэстэ. За. Яг захиалганы өөрийн гараар хийж өгдөг хуурнуудаа уул нь бол зуны цагт нэг айрыг тусгаж өгдөг баг. Тэгээ одоо болохоор шүүлийн цаг учраас сайхан. За тэгээд даваагийнхаа син сайхан хуур ингээд бүтэн боллоо. Тэгээд амьдрал ахын хуурын хөвмөд тэгшэрч явахын өрөөлийг өргөё. Тэгээд одоо энэ сайхан хуураараа олон сайхан тоглолтыг хийж тийм ээ. Олон сайхан буян хурах болтугай гэж ярив. За ингээд одоо миний гэрийн хойморт одоо энэ хөө сайхан 8 дахиад хатагтай 12 жилтэй мөнгөнд томогтой энэ сайхан хуур маань гэрийн хойморт заларч бас миний явах бүх тайз одоо олон орны тайзууд бас уул архины оргил дээр одоо бас залрах юм сайхан айлбар гişгтэй хуур ратаж авлаа. Өнөөдөр одоо өвлийн дунд сарын шиний 8 тийм ээ. Тэгээд цаас орж ирсэн сая. Тий, хурдтай хүн хур борооно хууртай болж байна. Хууртай болж байна. Хуурыг бол бас нүд бүтийг бас бодож хийсэн гэсэн. Би бас гэрээсээ гарахтаа нэг хуураа авах гэж наашаа гарч ирж байхдаа бас бодчихсон л доо. Хуур эзнээ дуурайдаг гэд хүмүүс ярьдсан байл юм. Би бас тийг сонсч ирсэн. Тэгсэн чинь манай найз намайг дуурайдаг хийцэн шиг. Би ч одоо юу яасан. За даваагийн хуурыг давхраатай хийнэ гэдэг.